За та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За Сонгон найрхан дүүргийн Засаг даргын тамгын газар за өнгөрсөн жилүүдэд бид нэр Эрдэнэ төлөвчдийн хурлаараа одоо үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөрөөр батлуулж за энэ хүрээндээ бас бид нэр хийх ажлаа одоо төлөвлөдөг байгаа. За манай Сонгон найрхан дүүргийн Засаг даргын хамт олон за баг бүрэлдэхүүнээрээ бид нэр бол одоо өнгөрсөн жилийн хугацаанд олон сайхан олд амжилттай ажиллалаа. Ер нь бол дүүрэг орон нутаг маань өөрөө газар нутаг томтой хүн ам ихтэй учраас бас нэлээдгүй асуудал проблем ихтэй. За тэгээд тэр дундаа бид нэр одоо гэр хороол одоо нийтдээ 43 хорооны 34 хорооны одоо 33 хороонд гэр хороолохороо тийм учраас манай Сонгон найрхан дүүрэгт бол одоо агарын бохирдол, за хүчний бохирдол зэрэгээс бол одоо нэлээдгүй их байдаг гэсэн үг. Тэгэхээр энэтэй холбогдуулан бид бүхэн бол одоо газар чөлөөлтийг нийслэлийн засаг даргынхаа өгсөн чиглэлийн дагуу одоо бид нар өнөөдөр газар чөлөөлтийг бол амжилттайгаар хэрэгжүүлсэн. Энэ бол одоо маш том байгууламж болж байгаа. Нийтдээ бид нар дүүргийн 4, 5, за 9 гээд за бас бусад хэлбэрээр одоо сургууль цэцэрлэг за тоглоомын талбай тогтчлтын ажил нөгөө хийх чиглэлээр бол 10 гаруй хороод төр газар чөлөөлтийг хийсэн. Ингэснээр одоо дүүргийн хэмжээнд одоо тодорхой тооны яндан буурах за эргээд бас хөрсний бохирдол эргээд бид нэр одоо газар чөлөөлсөн газараа орон сууцуулах за орон сууцуулсан газар дээр дахин дараагийн төлөвлөлтөө хийх зорилготой одоо ингэж ажилласан бол одоо энэ ажил маань бидний одоо энэ оны бас томоохон ажлын нэг болж явж байна гэж харж байна. За мөн бид бүхэн бол одоо сургууль цэцэрлэгийн хүртээмж дээр бол одоо өнгөрсөн цаг хугацаанд бол анхаарч ажилласан. За өмнөх үеийн удирдлагууд, за одоо үеийн баг хамт олон, дээрэс нь Улаанбаатар хотынхаа бид нэр удирдлагатай нийлж одоо энэ онд бид нар нэг 5 сургууль 7 цэцэрлэгийг шинээр ашиглалтанд оруулсан. Сонгон найрхан дүүргийн хувьд за нийт хүүхд сурчлалын тоогоо одоо 1600 суудлаар за дээрэс нь ашиглалтанд орсон 5 цэцэрлэгтээ одоо бид нэр хүүхдүүдийнхаа хүртээмж за өнөөдөр анги дүүргэлтийн стандартыг барих зорилготой ингээ ажиллаж байна. Ингэснээр одоо Сонгон найрхан дүүрэх бол одоо 3 ээлж буюу одоо бид нар түрээсийн байраар хичээлж исэн байршлуудаа хүүхдүүдийг одоо яг өөрийн үндсэн байранд хичээлэх боломжоор олдсон. Одоо бид нар эх онд тодорхой тооны 2 3 хаан байршил дээр бидний жоохон ачаалттай цэг байгаа. Тэрийг бид нэр эх хонд өргөтгөл болон нэмэлт сургууль цэцэрлэгийнхаа барилгыг барьчих юм бол эргээд 27 оноос хойш бид нар дахиж сургууль цэцэрлэг барих шаардлагагүй. Сонгон найрхан дүүргийн хүүхдүүдээ одоо нийслэл болон дүүрэгт өрсөлдөх чадвар дээрээс нь бид нэр одоо төгсөгчнөрөө одоо олон улсын одоо тэтгэлэг хөтөлбөрүүд авах чиглэлд нь одоо анхаарч ажиллах бид нэр одоо ийм дараагийн зорилго болж байгаа. Энэ бол одоо бидний боловсролын байгууллагт хийж байгаа томоохон хөрөнгө оруулалтууд байгаа. Мөн бид нэр газар чөлөөсөн талбай дээр одоо ордогд нийцсэн орон сууц төрийн албаагчтай зориулсан орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эргээд бид нар Сонгон найрхан дүүргийн боловсролын байгууллагад ажиллаж байгаа ажилтан албан хаагч залуу багш нараа дэмжих зорилготой одоо амьдралын нөхцөлийг сайжруулахаар ингэж бас зорилго болгоо ажиллаж байна. Энэ бол бас томоохон ажлын одоо нэг бас болж чадж байгаа. За бид бүхэн эрүүл мэндийн чиглэлээр дүүрэг орон нутгийн одоо 400 орчим мянган иргэдтэй эрүүл мэндийн үйлчилгээг одоо төргөн шуурхаа өргөх, анхан шатанд нь хүргэх чиглэлээр одоо томоохон 2 эмнэлэг Сонгон найрхан дүүрэгт ажиллаж байна. Нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн төв гээд. За энэ дээрээсээ нэмэгдээд 2 амбулатор бас ажиллаж байна. Баяшин амбулатор, толгойд амбулатор гэсэн чиглэлээр. Нийт эрүүл мэндийн байгууллагын одоо тусламж үйлчлэгийг сайжруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ хонд бол бид нэр 2 эмнэлгийн иж бүрэн засварыг одоо бүрэн хийж одоо ингээд дуусч байна. Ингэснээр бид нэр анх одоо 70 жилийн түүхтэй эрүүл мэндийн төв за 30 гаруй жилийн түүхтэй нэгдсэн эмнэлгийн хуучин барилгыг одоо иж бүрэн засаж орчин үеийн стандартад нийцсэн эрүүл мэндийн байгууллага болгон ажиллаж чадсан. За Сонгон найрхан дүүргийн хувьд бол одоо 43 хороон дээр нийт өрхийн эмнэлгийн тусламж үйлчлэгийг анхан шатанд нь хүргэж ажиллаж байна. Энэ чиглэлээр өрхийн эмнэлгүүдийн бас материалын бааз, өрхийн эмнэлгийнхаа ажилчдын бас хүртээмж чанарыг бас нэмэгдүүлэх чиглэлээр нэлээдгүй ажил хийсэн. За өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа ажилтан албан хаагчийнхаа бас нийгмийн баталгаан дээр анхаарч одоо мөн адил төрөний боловсролын байгууллагатай адилхан бас ажиллахаар төлөвлөж байна. За дээрэс нь өрхийн эмнэлэгт одоо шаардлагатай тодорхой тооны анхан шатны тоног төхөөрөмжийг бол одоо орон нутгийн төсөв, нийслэлийн төсөв, за сонгогдсон мэдээж тойргийн төлөөлөгч, их хурлын гишүүд нартайгаа хамтарч бол бид нар үе шаттай хэрэгжүүлж ажиллаж байна. За мөн олон улсын байгууллага, за биднэрт бас тусдын болдог ийм байгууллагуудтай хамтран одоо
эрүүл мэндийн чиглэлээр тоног төхөөрөмжийг үл нилээдгүй хийсэн. За шинээр бид нэр эх онд одоо зүрхний нэгдсэн одоо том мэрэгжлийн тийм хагалгаанд ордог тийм тоног төхөөрөмж би нэршлэн сайн мэдэхгүй байна. Тийм тоног төхөөрөмж авахаар бид нэр одоо дүүрийн орон нутгийн төсөвтэй бас суулгасан. Тэгээд дээрэс нь бид нэр томограф, за MRI гэдэг бүх зэрэг нарийн шинжилгээний бүх зэрэг бүх аппаратаар одоо эмнэлгүүдэд тоног төхөөрөмжөөр хангасан. За дээрэс нь бүх төрлийн одоо хагалгаа, за хавдрын дараах сэргээн засах эмнэлэг, хавдрын дараах одоо нөхөн сэргээх үйлчилгээ хийхээр одоо иж бүрэн засвар үйлчилгээ хийгээд ингээд эрүүл мэндийн байгууллагын хүртээмжийг нэмэгдүүл чанарыг сайжруулсан ийм 2025 он боллоо. За нийт сонгон хайрханчууд болон нийслэл Улаанбаатар хотынхаа иргэдтэй шинэ он шинэ жилийн баярын мэнд төргий ирэх 2026 онд өшөөлөө хад сиймэртэй ажил бүтээл нь одоо өөдөө байсан ийм сайхан жил байх болтугай гэж хүсэж байна.